Дундаас нь шүүгчнэр маань асуулт асуугаад тэгээд нэг асуулт нь жоохон хүнд тусаад тэгээд нөгөө юу бэлдсэн юм бүр ингээл бараг хамгийн сайнаас нөхдөө ч ярьдгүй юм авчаад яриад бүр ингээд нэг юм амар сонин сэтгэлийн ингээд хүний сэтгэлийн ингээд гүн рүү ингээд ухаан хийчихдээ шүү дээ яг тэгчлээ. Тэгээд жоохон сэтгэлээ бэр дийлээгүй би тэгт яг энэс амар бичих байхад түрүү нэг юмд орлоо л да. Сэтгэл хэмждэг гүнж харах гэдэг бас хүнийг бас айгуу том пүшилж өгдөг л тоо. Тэгээ чиний амьдралдаа хамгийн хэцүү байсан үе ярил. Яг энэ жил. Юур. Намайг урдна амжилттай явах хат жаргалтай цог толботой. Тэгээд багасаа л тийм манлайлагч амьдраад ирсэн. Ажиллаа хийсэн ч би жил дээрээ яаж хийж байгаа л нэг юм манлайлагч болчихсон явж идэг байсан. Энэ бүхний ард миний ээж байсан. Миний ээж хэвтэрд байсан ч гэсэн миний сэтгэл дүүрэн байдаг байсан бол яг энэ жил би бүр ингээд юу ч хасрах мэдрэмж авсан. Гэтэ одоо би тэрнээсээ босч байгаа. Босно. Босохтой. Намайг тэгтээ би амар гоё мэдрэмж өчигдөр л авлаа. Уржигдэр талаас нь тэгэлээ. Тэгээ би өчигдөр орой намайг тэмцээнд явах болгонд намайг ямар нэгэн чухал юм хийх болгонд манай ээж сүргдэг байсан аахгүй. Тэгээ би өчигдөр хадам ээж рүүгээ чатчихээд ээжээ архаас би анухыг тэмцээнд орох чам та надруу сүргөөрэй гэл. Тийм болохоор хамгийн хэцүү хүнд зүйлийг би ер нь давж туулж чадна. Дахиад надад миний ээжийг орлох ээж байна. Гэр бүл ер нь бүх зүйл байна. Гэтэ одоо ингээд нөгөө нэг ажил явдлын дараа эхний 3 сар ингээд юм ороо бусгаа гэдэг юм бэл шүү дээ. Тэгэл одоо нэг ингээд хичээл сургууль ороод ажил эхлүүлээл нэг юм болоод ирсэн чинь хүн ер нь хүүхдтэй насан туршид дурсаж аз жаргалтай амьдрах дурсамжийг үлдээдэг юм лээ. Би өглөө босоод сайгаа уухтаач ээжээ сан. Амар гоё. Бид ингэж уйлж шаналж ингэж муухайгаар дурсдаггүй. Дандаа гоё. Тэгэхээр би бас хүүхдтэй яг тэр дурсамжийг, яг тэр боломжийг нэг ээж нь гээл нэг тийм нэг юм сул дараагийн нэг юм биш. Миний ээж ийм байсан юм чинь гэдэг ийм хоёр охиныхоо рол модель болж амьдрах хэрэгтэй гэдэг тийм юм эсвэл байж байгаа ойлгож байна.